дугаар байгаа. 13 гэж айл тал руу. Гатригэр яваа бараг 13 жил болж. Вокзал дээр ирээгүй бас 13 жил болж. Дуусчихсан юм бах та. Ер нь талбай багтаад байгаа юм да. Зогсоод машины зогсоод гэж актер төвшөөд байгаа зэрэг. Доктор бас тийм энэ 18 13 гэх юм шүү дээ. Сана. За уулзахаар басна баярлалаа. Доктор мөгчин байна. Өглөө сүүлчээ хийzээ таа. Имлэг дээр таарлаа байлаа. Гов юу вэ? Хоёул хамт имлэг тавьчихгүй. Тэ? Хэдэн жилийн өмнө бэ? Хэдэн онд вэ? Доктор маш мөгчин байна. Баярлалаа. Цагтаа. Яг хөдөлгөтөнд орохгүй. Хараа. Би орноо амжаа төрүүлж ирээд доктор орчинтойгоо танилцаад родыг бискутгээ танилцаад хараа алгаар цаймаа авахар болоо. Гэтэ энэ та бүхэн санаа юу зүгээр ахгүй. Улаанбаатар насгүй. Энэ зам зуурчин геополитик төмөр зам эдийн засгийн аядаг байл. Гэтэ юм хойноос хараат баг. Хаашаа явна гэж чинь Тэрийн гар хөл болсон доорснохон гүлгнүүдийн тухай ярина гэж. Тэгээ ийм Галтергийн 13 гэсэн 13 гэсэн судал гарч байна да. Одоо хөдлөлөө шүү. Та захиалаад Сайн байна авч. Оо байгаа. Тачлаа юм. Гэтэ богонд болох гэсэн. Надад шинэ вагон. Тэгэхээр цай чамдаг зарчим яг хэвээрээ. Биш ээ, шинэ богоно биш шүү дээ. Хууч яг хэвээр үү гэж. Энэ чи энийг харлаа. Энэ бүр ингээд шинэ болсон. Сайн байна. Энэ ч гэсэн өөр хэл юм шүү дээ. Би нөгөө нэг дээр үед байсан нөгөө юу шүү дээ. Нэг хоёр давхар. Гоё судалтай вагон битгчтэй. Тэрийгээ санагалзаад. За тийм да дахиад сууханлаа гэд баярлаа. Энэ хэмжээний стандарт хэвээр байлгүй. Хараа хавчих юм шиг байна. За отоос гарлаа. Сая нэг 2 хоногийн өмнө өнөөдөр чиний нэг залуудаа гэж байгаа ярьслаг бүтэн үзлээ. Тэгээд дээрэс нь бас одоо ингээд улс орнд болж байгаа сонгуультай холбогдуулаад ч юм олон үйл явцууд үргэлжлэж байна. Тэрийн сэдв бол нэг тийм инээ таниад болсон юм бол болохгүй байх л та. Одоо энэ ярилцлаганд бас бэлдэж нэг хэд хэдэн ном зориуд авчирсан. Одоо жишээлбэл энэ Евгений Трифонов гэдэг энэ Оросын цэргийн түүх судлаач нийтлэл бичдэг юм юм байна. Энэ номыг би яагаад олзуурхад авчирсан бэхээр энэ номдэр бүх тайлал нь байна. Түүхэн талаас монголчууд үе үед шууд болон шууд бусаар ил болон далдаар дандаа л энэ гадныхны гар хөл орж дотор нь өмөлдүүлэх, өөрсдийнхөө төлөөний итгэмжлэгдсэн нохтыг бэлдэх, өөрсдөөсөө хараат байлгах, ёстой дур хүрслээрээ айшлах бүх юм ингээ түүхэн талаас одоо хүртэл ингээ үргэлжлээд байна. Яагаад би энэ номыг онцлсон бэ гэхээр бодит үннийг Монгол түүхч бичгээс илүүтэй биднийг үеийн үед хараа хяналтанд байлгах, геополитикийн сонирхолтой Оросын талын нөхцөл байдлыг маш сайн мэдэх хүн бичснээр онцлог байхгүй. Жишээлбэл нам улсын толгойд гарсан зүүнний хэд туйлшрагчид хамтралжуулах ажлыг улаанаар хөөцөлдсөн уулан түүнийг юуны тулд хийх, яаж хийх арга барилыг тухай тэдэнд өчүүхэн ойлголт ерөөсөй байгаагүй. Монголд хамтралжуулах ажил ямар ч утга учиргүй цус жүжиг болон хуурсан. Хувийн худалдаа тээврийг хориглож феодал сүм хийдийн хөрөнгийг хураасны дараа Монголыг замраагүй байдал өвч нэрвсэн гэж. Эдийн засаг нийгмийн салбар клиник үхэлд орсон. Энэ нэг талдаа нэг ийм л байгаа юм л да. За 90 он хүртэл Монгол нэг намын тогтолцоотой явж ирсэн. Ардчилсан хувьсгалын буйнд одоо таны маш ойрын одоо өвс сэтгэлчин байдаг Санжийн зориг, за Батуулах, Элбэг Дөржгөө гэдэг. Игдэвшаах гэл
Одоо соо авах хүртэл юм байсан шүү дээ. Сосроо. Халзан гам бол Тий, халдсан гам бол ямар тач арчилсан хувьсгалыг зоригтойгоор хийж өнөөдрийн нийгмийг бий болгосон. Тэгж алдсан онсон зүйл бий. Гэхдээ энэ сүүлийн үед ялангуяа 19 оноос хойш за түүхэн талаасаа тэмдэглээд үзэх юм бол бүр 17 он ерөнхийлөгчийн сонгуулиас хойш маш буруу тогтолцоо бий болж ирсэн. Ерөөсөө л нэг эргэл 90 оны өмнөх тэр коммунизм, социализм нэг намын дарангуулах энэ тогтолцоор нэгт явж ирсэн. Эцсийн дүндээ энэ тэн нэгэн хүн их мэдлэг гартаа төвлөрүүлэх Монголын хаан болох сонирхолтой. Тэгээд зам бүртэн тээг болох, үзэл бодлыг нь жадлан эсэргүүцэх, нүүрлэн тулж харж агаад, чичилж агаад чи айтайхан багаараа Монголын арчлыг шамшиг нохон гөлгөр устгахгүй шүү, тууштай тэмцэн шүү гэсэн үзэл бодолтой болгоныг л устгасан. Эргээд нөгөө түүх одоо энэ номдэр байгаа 37 оны их хэлмэгдүүлэлт. За тэгэл 24 оны 8 сарын 31-нд солийн данцанг буудаж алхаас ихсүүлэл ингээл үеийн үед Монголын төлөө гэсэн болгоныг устгаж одоо хэлмэгдүүлсэн. Маш олон хүн энэ төмөр замаар өөрийнхөө сонгосон хүсэл замаар биш Улаанбаатар тэгэл ихэнх нь тэгэл баг хил гараад улаавд ирэх үү тэгэл хол явсан Москвад очил зам зур бүгдээрээ л алуулсан шүү дээ. монголчууд нийтээрээ мэддэг ардын хувьсгалаас хойш юу болсон юм бэ те. Яг л Монгол ашиг сонирхол Монгол улсынхаа төлөө дуурсан хүн болгоно. Ерөнхий сайд болгоныг Москвад аваас цалсан шүүхгүйгээр данд нь цай болгосон те. Ерөөсө Монголын талд дуурсан Монголын ашиг сонирхлыг ярьсан бүгдийг Москвагийн шүүхэр шүүдэг. Москвагийн шүүхэр шүүдэг. Эсвэл Монголд томилогдсон одоо зараалууд Монголын урагч нар тэдний гараар үгүй хийдэг байсан. Яг зөв. Түрүү вокзал дээр хараад хоошоо явж байгаа галтрын суух гэж байна. Очиж 13-ын дугаар вагоны 13 дугаар суудлын байхдаа яах вэ би нэг эмзэглсэн ярьсан шүү дээ. Тэгээ хоошоо чинь дуудагдаад босч ирээгүй ч олон хүн би энэ тэргээд тэгсэн чи нэг дуудагдсан гिचгүй юу ч түүх эхлүүлэх гэж байгаа зогсоодсон байхгүй. Яасан гэнэ? Хоошоо дуудагдаад тэр нэг юм болсон юм аа. одоо нэг 19 оны өдөөд баха. Энэ Путиний зохион байгуулж байгаа олон улсын парламентчдын уулзалт гэдэг. Тэгээ намайг энэ нийгмийн бодлогын чиглэлээр модератор хийгч гэдэг. Ажиллаж байгаагүйсэн. Тэгээ энэ Оросын парламентаар удахгүй хэлцэгдэх үндсэн хуулийн өөрчлөлтийн нарийн бичгийн даргана гэсэн байна. Нэг залуу танилцсан сүд байгааз. Тэгсэн дараа нь оны 2 сард нөгөө нөхөр чинь над руу мессеж өччих мэдэд хариуж өчлөө тэгсэн 20 оны 4 сарын хэдэн төлөөд сүүлээр дүүмар хэлцэгдэх Оросын үндсэн хуулийн хэлцүүлгийн үеэр Монголын төрийг төлөөж ажиглагчаар оролцооч гэдэг. за Тэгэхээр нь би хэлэхгүй юу? Бичиж байгаа. Би боломжгүй. Тэг чи их хурлын гишүүнээсээ би өөрөө нөгөөд нөгөө юм болоогүй. тий. Тэрний дараахан цагаан сарын өмнө хэлсэн. Би улс төрийн хувьд бол их асуудалтай байгаа. Их хурлын гишүүн өгч гэсэн. Тэгээ дотоод ч бас янз бүрийн байдлаар ингээд нэг хуулийн хэлтэй байгууллагаас шалгаж байцаагаад амаргүй байгаа. За тэгсэн над нэг ёстой сонирн мессеж хариу болгож ирсэн.
Монголд юу болоод байгааг маш сайн мэдж байна. Чи Москвад хүрээд ирээ. Бид бодит боломжоор тусалж чадсан шүү гэж. Гэхдээ бүр тийм мэрч ирэхээр хүч өстой ямар сонирн болтгоо бэ. Одоо ямар энэ нэвтрүүлгээр тэрээс хараалаа үгээлээд талтай биш. Ямар муухай доромжлол вэ? Өстой. Тэгэл скриншот хийгээд би шууд тэр утсыг унтраагаад одоо хүртэл надад хадгалж байна. Тэр эзэн нэг цагт ил гар. Одоо нэгэд ярьж байгаа юм чи одоо ил гаргацсан ч хамаалах. Тэр ёстой бүр асар муухай доромжлол шүү. Би одоо би үнэлээд Москвад очиод аврал ирэх юм уу? Ирээж туслая. Бүх асуудлыг мэдж байгаа бид. Гэхдээ юу гэсэн үг юм бэ? Тэгээ өрөөд ир. Бид бодит боломжоор туслая гэж байгаа шүү. Ястаа хуцдаг гар. Тэгээ дарааны ядгүй хэр за нэгд ярьсных дүн ингээл. Тэгтээ дэргүү барьж ямарваа нэгэн байдлаар барьж 21-ийг мэдчихлээ байсан. Тэгжил надад зохиол бичсэн. Тэрийг л зохион байгуулсан. Тэгээ 5 сарын 27-ны өдөр би аав руу яриад. За маргааш намайг хорноо. 4:30 үед хорно. Гэж хүний эцэг хүн тийм сонсчод шоконд орлоо. Би яагаад чамайг ордог чи юу ямар хууль зөрчсөн гэж явж байгаа. Наач тийм байхгүй. За ингээ явна. Нэгдүгээр сэтгэл зүйн бэлэн байдалтай байгаарай. Ээж дэлгэрээ. Хоёрдугаарт намайг хоригдмогц Азизовтай би уулзсан. Таныг бол маш дуртай хүлээж авна. Тэгээд юу ярих юм та зүгээр сонсож байгаа. Тэгээ маргааш нь нөгөө төлөвлөгөөт ёсоор хорьсон. 5 сарын 30-нд аав Азизовтай уулзсан. Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгчтэй уулзаад гарч байгаа мэдрэмж авлаа. За тэр 2 цаг 35 минутын хугацаанд юу болсон бэ гэхээр нэг сайхныг хорьсон. Танаа уу гэж харил. Одоо баярыг хорь, Эрдэнэтийг хорь. Нөгөө манай хамаалт авах шүү дээ. Бямсаах бүгдийг нэрсэн. Ийм зүйл залтаар тэдний хугацааны зааг зөрөөтэй тэдэн жилийн ялыг ингэж өгнө. Хүүхд чинь 7.7 жилийн ял. Хамгийн гол нь би эзэн шүү гэдгээ мэдрүүлсэн. Тийм л уулзалт бас. Тэгээд нэг нөгөө 461-т очсон. Ийм шилний юунаас нэг трупээр ярина үстэй. Тэгэл за би бол уулзлаа. Ийм байна. Яагаад Азизовтай уулздаг санаа бодлыг би олсон бэхээр тэр мессежлээс үүдэлтэй байхгүй. Тэр чинь Монгол суугаа орсон сайт чи үгүй гэсэн. Тэ. Манай талд яг хэлснээр явсан шүү. Яг Орос бол чамайг манай талд ажиллах гэсэн юм биш. Чи үгүй гэсэн юм биш. Үгүй надад туслая гэж. Тэгээд туслая гэж ажил гэж. Үгүй тэгээд дараа нь бууны нохоогол болгох шүү дээ. Тэгэж нэг Өчтөр их орноос орд юм аахгүй чинь бууны нохоо гэдэг чинь. Тэгэхээр эндээс дүгэлт хийхэд тэдэдэн дүгэлт хийх хэрэгтэй баг. Хэн өдөр дадах. Хэн захиалгыг өгөх. Үр дүнд нь хэн хожоод ах. Тэгээд мөн намайг тэгж чадаж байхад өөр хэнийг тэгж бас оролдоо бол. Тэгэхээр хамгийн аюултай нь яг ийм байдлаар одоо барьцаалагдсан Оросын талд ажилтдаг хүмүүс бол лав байгаа. Олон хүн байгаа шүү. Би чамайг сая ярьж байхад нэг олон хүн байгаа шүү. Нэг юм санаанд орчих болдгоо. Электор чи ерөнхийлөгчийн хугацаа дуусчихсан. Би нөгөө Остроос гараад бидний цөөхөн монголчууд төслөө. Гэхдээ тэгээд бас ерөнхийлөгчтэй уулзаж, ангичд их чи ингэж ярьсан байхгүй. Тэгэхэд эдгүүдээс юу болсон юм бэ гэхгүй надад ийм байсан байхгүй. Путин
дахиж өргөж болмоор байвал тэгээд асуудал байхгүй шүү дээ. Харин тийм ингээд дургу үргээд байдаг Гэсэн байгаа байхгүй. байхгүй. Тий. Үнэн шүү дээ. Тэрийг надад хэлсэн байхгүй. Тэр одоо хүртэл бодож явдаг байхгүй. Тэгээд тэрэнд би тайлбар болдгоо байсан. Сая чиний энэ үгнээс эдвүгдэрч бол үгүй гэсэн юм байна гэдэг нэг юу санал авчихсан. Тэр үгийг авсан хүн бас байх шүү. Тэгэл яг үндэ тэр Азизуу ярьсан төлөвлөгөөгөр элбэгдэрж эрдэнэ. Одоо танаа намын уучин дарга байсан. Тас намдаа явах л гэж юу лээ. Байгаа л үү. Тэр хоёрыг л хийж чадаагүй бусдаараа бол бүгдийг л хийсэн шүү дээ. Чи бүр 19 оны 9 сарын 12-нд би нэг анх сонссон шүү. Тэгээ би хамгийн дөрөнд их сайх нэг 20 дараа номтой 2-21 гэдэг. Одоо ярьж болох цаг нь л да. Тэгээ би хүнээр дамжуулаад нэг сайхан гот хэлүүлсэн. Нэг юм яваад байна. Та юу бодож авч байгаа юм бэ? Болгоомжтой байгаарай. Миний хэлсэн үг нь огт итгэв. Тэгээ би бүр маш тодорхой байсан. Он сар өдөртөө тэр ямар ч байсан пүрэв гараг байсан. Эдэн сарын хэдэн үлээ. Яг миний олж мэдснээр барьж орж ирсэн. Би айгүй тодорхой танд баримт факттай цаг хугацаатай нэр устдаа хэллээ шүү дээ. Энийг ч надад нотлох хэрэгтэй байна. Тэр элбэгдэрж ерөнхийлөгчдөө тэр сүүлийн мөчд надад хэлжсэн үг би өнөөдөр хүртэл тайлбар олж чаддгүй байсан байхгүй. Тэгээ сая би тайлбарыг сонсчихлоо. Тэгэхээр хэнийг ерөнхийлөгч болохгүйг хаа шийдэд байна гэдэг бол харин би нэг зүйл дээр баярлаад байх. Яг вэ одоо өнөөдөр ерөнхийлөгч хүрсэх би ч хүүхэл гэдэг юм. Тэр ч одоо бас л 20 жил сайн муугаа үзцэж ахтуул явж байгаа. Нэг зүйл дээр баярлаад байх. Гадаад харилцаагаа шин төвшөнд авчирээ. Ялангуяа барууны улс орнуудтай стратегийн түншлэлийг, эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийг идэвхжүүлэгдэх төр. Жишээлбэл Макроныг Монголд урьж авчирлаа, өөрөөч албан ёсны төрийн ажил Францад хийлээ. Маш зоригтойгоор ураны асуудлыг хөндөж чадлаа. Гэтэл өмнө Батлаг байхдаа яадаг байлаа. Монголын гадаад бодлогын суур зарчмыг их хурлаар Шанхайгүй болгоол. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болох гол. Ковидыг далимдуулж онцгой дэглэм тогтоож их хурл засгийн газрын бүрэн эрхийг өөртөө авах гал хуулийн төсөл санаачлаад явуулж байна. Тэрийг ихэнх нь дэмжсэн шүү дээ. Ихэнх нь дэмжсэн. 70 хүч 70 гар байна ингээд. Бариад авч болдгоо, үнэртдэггүй. Тэргээ заачч болдгоо нэг тийм хонглыг атгагч нар байгаа. Тэгээд тэд нар асар их мөнгөтэй. Асар их сая одоо жишээлбэл тэр нүрсний хулгай идрүүлээ тэр нэг биржээр зардаг болсон чинь зөвхөн тэр гаргаж байгаа хэмжээ нь өсөөгүй боловч орж байгаа мөнгө нь хэд дахин өсчлөө гэж шүү дээ. Тэгэхээр тэрийг олон жил зөвхөн тэд нар авч ирсэн байна. Тийм шүү. Тэгээд тэрийг аваад хүмүүсийг цааслаад яллаад дээрээс нь Оросууд бас бахан мөнгө өгчдөг юм шиг байгаа. Өшөө боломж өгчдөг юм шиг байна тийм. Тэрийг бид нэр хамтын хүчээр шийдэхгүйгээр ямар ч төрөний сайхан юм явахгүй шүү дээ. Гэхдээ энд би үнэхээр дургу үрээд байгаа байхгүй. Үнэхээр Монголоо яаж солигдох одоо гаргаж чадлаа. Чадсаарч байна өнөөдөр. Аимшигтай хорлолоо шүү дээ. Тэ? Заадаглал одоо таны маш сайн мэдэх салбар. Та өөрөө зам дээрээс төмөр замын бодлого яасан олон жил гацсан. Танк орж ирнэ гэдэг. Саагуур нь орсоор бол нүрсээ зөвөөд идэв. Ингээд маш том боломжийг алдсан. Одоо ч алдсаар. Монголчууд ер нь гэрэлгээгээ харах нь. Тэр бол ингээд нэг бариад авъя гэхээр бариад авч болдог. Оноогоо заачаа нэрдэд заачаа гэхээр одоо ганц нэг хүнээс өөр илүү юм заач чадахгүй. Ирсэн мөртлөө асар их зүйлийг хийж чаддаг. Одоо ганцаараа Женко ч юм уу тэр бүгдийг хийж чадахгүй шүү дээ. Шүүх, прокурор, цагдаа, татвар, аудит, Монгол төрийн бүх юм ингэж зэрэг хөдлөөд. Сонгуулийн хороонд хөдлөөд нэг тийм бүлэг байгаа. Гэрнээс нэг амжирч арга байна уу? Тэрийг талаар нэг бодол санаа гаргасан шүү. Нэг улс төр доторх нэг муухай юмнууд шүү дээ. Өрсөлдөгчөө ингээд ёс зүйгээр, хуульгүйгээр замаасаа холдуулдаг,
хэлмэгдүүлж барьж авч шоронд хийдэг. Нэр хүндээ олон нийтийн өмнө ялзруулж унгаадаг. Олон нийтээр үзэн ядуулдаг ингээд аюулгүй муухай нэг тийм технологи. За тэр технологиор зааж улс төрд байхдаа халтаар бол гарч ирсэн. Бийж улс төрд хөл тавьснаас хойш байнга тэр нэг хогийн гэх юм уу та нэг технологийнх нь тодорхой хэмжээнд хохирогчулж авч ирсэн. Гэхдээ энэ бүгдийн цаана хэн хожих гээд хэн зохион байгуулад юу болоод байна. Энийг л бид нар бодох хэрэгтэй юм л та. Эцсийн дүндээ явж товчхондоо дүгнэхэд эрх мэдлийг гартаа төвлөрүүлж дарангуул тогтоох гэсэн санаархал бүхий нэг толгойтой түүнийг нь тойрон үрээс нэг хэсэг бүлэх гээл нөхдөд байна. Монголын төрд би байгаасаа гэж үздэг баяр цогтойг бол ингээд янз бүрийн юм хийсээр байгаа. Үч оюун ухааны дайчилж байгаа. Хамгийн сүүлийн момент дээр хов гэл нөгөө нэг муу аргаараа байхгүй болчихж байгаа. Одоо тэгээд чамааг яаж юм тэр одоо Хөрлөбаатар гээд Женкото мэдхгүй миний санахын л одоо баг 8-10 жил үдчих. Монгол төмөн хонглын үзүүл гэдэг. Хонглын үзүүрийг мөн ч олон хүн бахарч байна. Тэр бүгдийг бид нар ойлгодгоо. Тэр бүгдийг олон түмэн юу яриад байгааг мэдэхгүй. Жасраагаан хонглын үзүүрт байгаа гэрлийн тухайг юм болов уу гэж нэг боддог. Нэг хэсэг нь одоо сүүлийн үед харин их ойлгодог болчихсон. Нэг өчүүгэн ч гэсэн арчлалын буйнд өнөөдөр бас өчрөг алаад очиж чадахгүй. Үнэхээр сайн чаддаг юм нь яаж хийж байгаад хэлмэгдүүлж болох нэг хорж чадчих. Тэгээ та бас ярианд дурж байна. Одоо Хөрлөбаатар эдийн засгийн хөгжлийн сайд. Би бас тэр хүнийг төдийлөн сайн ойлгодгүй маргалдаж зөрчилдөж явж ирсэн он жилүүд бий. Гэхдээ сүүлийн үед бас л яг тантай адилхан энэ хүн бас Монголын төрд байх ёстой байна гэж бодох болсон. Яагаад тэгэхээр миний одоо 10 хэдэн жил би тэр хүнийг мэднэ л дээ. Зарим аашсан таалагдчихгүй юм. Гэхдээ тэр хүн ямар тач буруу зүйлийг хүлээн зөвшөөрөөд хүн таалагдах гэж хүний өмнө өвдөс өгч чадах юм биш. Нэг. За баяр цогтөг дурж байна. Би бас нэг төдийлөн үнэлдэгчгүй байсан. Тэгээ бас их одоо ингээл нөгөө нийгмээр хэвлэлээр манерыг нөө харлуулж явдаг. Тэр нь тодорхой хэмжээнд хүн л улсын хойно нэг автдаг юм уу яадаг юм. 14 оны сайхан бэлгийн засгийн газрыг байгуулах ажлын хэсэгт би ардын намыг төлөөлж ажлын хэсэгт орсон. Ардсан намыг төлөөлж баяр цогт орсон. Тухайн үед хэрэг хэлний сайд байсан. 2-7 хоног үргэлжилсэн. Ажлын хэсэг хуралдаанууд болсон. Орой болгон сум. Шүнжээ оройж сум. Яах гэж хамтрах гээд юу хийж бүтээх. За ингээл дотроо задаргаатай үндсэн хуулийн өөрчлөлтийг хүсвэл бид ер нь ямар асуудлууд төр санаа бодол нийцгий. Ямар асуудал байгаа болоод өнөөдрийн хөгжил садаа болоод байна. За нийгмийн эдийн засаг руугаа хоёр ингээд өөр үзэл баримталтай улс төрийн хоёрын намын нэгдэл бүхий мөрийн хөтөлбөр дундаа гаргаж засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгоно гэдэг бас амаргүй л ажил. Тэгээ би нэг л зүйлийг ойлгосон. Тэр хүний мэддэг чаддаг нэг төрийн нэг ойр санамж гэдэг талаас яа харахгүй Монголын төрд байх хэрэгтэй юм байна гэдэг. Одоо тэр саяж байгаа тэр баяр цогч чинь бас гэрэлтээд гихүүлээ яваад байсан байхгүй. Тэгэл яасан нэг өдөр чамайг хийж болгоно гэж Женкод уураад талбай дээр нэг чиргүүл зоож цуглаан ихсэн. Тэр мөчөөс игдээд баяр цогтын чинь бүр байхгүй болсон байхгүй. Бүр шорон тэгээд хичнээнээс суулгав те. Тэгээд цаалаа гараад ирсэн. Одоо бямсаахан ингээд маш өндөр боловсролтой хот. Маш олон нэг ялангуяа тэр нарны энергийг ашиглах нано технологи ногоон юугээд тэр чиглэл юм уу хийж өгсөн. Манай халдсан гамбулдах юм те. Ингээд Монгол руу гэсэн тэр бүгдийг тэгээд. Тэгээд би өнөөдөр нөө хамгийн харамсалтай нь энэ нэр дурдгдсан хүн болгоом монголчуудын дунд нэр хүндгүй болчихдог. Хинч яг бүр мөн чанарыг мэддэг. Жишээлбэл би сүүлүүд нэг зүйлийг бодох болсон. За оюутлахын гэрээ энэ бол Монголын гадаад бодлого эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Өнөөдөр оюутлахын гэрээн дээр гарын үсэг зурах
Өнөөдөр оюутлахын төсөл хөтөлбөр дөнгөж одоо гарааны ихэл тавигдах байсан бол 3 дахь хөрш барууны улс орнуудтай хамтраад энийг зурж чадах байсан бол би бол энэ дэр асар их хэрэгэлж байна. Нэг бол Италийн нэг компанитай, нэг бол Оросын нэг компанитай л байна. Энийг зөвхөн нэг мөнгө талаасаа харж өрөөсө болохгүй. За дэлхийн 2 дугаар дайнаас хойш барууны суурьтай одоо Европын орнууд, Америк үндсэндээ дэлхийн дэглэмийг тогтоох, ноёрхох тэр тогтолцоо саяхны хүртэл ирсэн. За энэ тогтолцоо нуруу унж. Гадаад улс орнууд хоорондын зөрчлөө Бээжинд ирж Бээжингээр зөрчлөө арилгуулах. За сая Израиль Палестины хоорондын зөрчилөхэд төлөөллүүд нь Бээжинд ирж нэг юм эвлэрүүлэх, зөвшөлдсүүлэх урд нь Америкт л явдаг байлаа шүү дээ. Тэгэхээр ингээд энэ геополитикийн хүчний хуваарлтууд асар хурдтай өөрчлөгдөж байна. Хятад төвтэй Орос стратегийн түншлэгч нь. Тэгээ яхахгүй газар зүйн байршлын хувьд манайх тэнд ингээд нэг татагтан орчихгүй л. Тэгэл та бүхэн их хурлд байхад төвийг сахих бодлогыг их хурлаар сойрхон баталсан. Тэр нэг Батулга гэж нөхөр гарч ирээд төвийг үл сахих болгосон. За энэ дараа нь дамнуулаад Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болох зам руу орсон. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорон дээр ямар асуудал яригдлаа. Тэр үчин бид нар шоконд орсон шүү дээ. Тухайн үеийн гадаад иргэн сайд цогтоотор байнгын хорон дээр дуудагдаад энэ асуудал чинь байнгын хороор орсон шүү дээ. Тэгэхэд би нэг зүйл асуудаг. За цогтоотор сайдаа Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болсноор Монголын төр ямар үүрэг хариуцлага хүлээх юм бэ? Тэр нь юу байгаа? Хичнээн гэрээ конвенцэд бид нэр нэгдэж орох юм бэ? Тэр нь Монголд яг ямар ашигтай байх юм бэ? Ямар бас эрсдлүүд үүсэх юм бэ гэдэг агуулгаар. Тэгэхэд манайд юу гэж хариулсан бэ гэхээр нийтдээ 50 гаруй гэрээ конвенцэд бид нар нэгдэж орноо. Одоо ажиглагчийн статустай жинхэнэ гишүүн болоогүй байгаа учраас бид нэг 30 орчмыг нь мэдэж байна. Гишүүн болоод орсныхан дараа одоо нэг үлдэгдэл нэг 20 эдийн мэд ирэх үүснэ гэдэг. Гүн ч одоо хаалганы цаана юу байгааг мэдэхгүй тийш нэ орно гэдгийг ч одоо бүр ойлгохгүй. За ингээд их хурлын гишүүд ялангуяа аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны гишүүд шууг авчихсан. Тэгээ ямар ч тач тэр үед хэвлэлээр энэ бүх асуудлыг явуулаад яах вэ? Чи Монгол төрийн хар хайрцагны бодлого байна. Болж игэл гişүүд ер нь чимээг үхэн энийг унтуул харга зам бодё гэд. Тэгээс нь Монголоо боддог хэдэн гişүүдийн буйнд унтуул чадсан л та. Анх улс төр хэдэн настай орж ижсэн юм шиг 33. Одоо ч тэгээд бүхэлдээ нам байтугай эвсэл толгоолоод бас өндөр хариуцлагатай маш том зорилготой олон идэвхийг аваад явах нь юм л да. Энэ чинь өмнө нэг намын гишүүн байсан намаас төрсэн их хурлын гишүүн сайд гэхээс илүү том хариуцлага хүлээж байгаа. Чадна гэдэгтээ итгэл төгс байж л эхлүүлсэн шүү дээ. Чадахгүй зүгээр нэг олон таалагдах гэж яриад байгаа зүйл өрдөөс биш. Тэгээд ч угаасаа энэ өнгөрсөн 34 жилийн хугацаанд Монголын төр бүрэлдэхүүн түүх нь хамтраад явахаас өөр арга зам байхгүй гэдгийг ингээд зааж өгöd байгаа үстэй. Эвсэл бол улс төрийн намуудаас бүрддэг. Одоогоор улс төрийн 7 нам байна. Бүр за Хууль ёсныхоо эвсэгч талаас 2 нам дэмжиж оролцож байгаа нам хамтарч байгаа. Би үндэсний эвслийг тэргүүлж байгаа хүний хувьд харуу хашаалын улс төр төл тавьсан хүний хувьд нэг л зүйлийг л үнэхээр сэтгэлээс өгсдөг. Манайхан хамтраад явхаар амжилт гаргадаг. Хамтраад явхаар хадгалаад хяналтын тогтолцоо бүрддэг. Би Ирландд очисон. Сүүлийн 11 жил 3 улс төрийн нам хамтраад засгийн газраа байгуулдаг. Энэ нэг үр дүнд эрх ашигын ирэмгэт.
одоо таны маш ойрын одоо сэтгэлчийн өнөөдөр хүртэл байдаг зориг агсны хэлсэн үг байдаг шүү дээ. Улс орны эрх ашиг энэ дөрвөн байдаг юм аа. Дараа нь тэр намын, дараа нь тэр хувийн ийм зөв ирэм дараалтад ордог юм. Дээрээс нь хяналтын тогтолцоо бүрдэж эхэлдэг. Тэгээ Монголын төрч гисэн хамтраад засаг төрөө байгуулад тодорхой хөгжилд мэдрэгдэхүйц ахиц дэвшлүүдийг гаргаж лээсэн. Жишээлбэл 2008 оны 7 сарын 1-ний дараа тэр маш том дохио болсон. Намынхаа эрх ашигыг хойшоо хайж, улс орныхоо эрх ашигыг энэ дэргүүнд тавьсан. Их чухал шийдвэр гаргасан. Тэгээд баярын засаг тийм. Тэгээд Латрын 3 дугаар аймаг хөдөлгсөн, оюутлахын гэрээ үзэглэгдсэн тэрний үр өгөөжийг монголчууд бид бүгд л үртэл байж тодорхой хэмжээнд бас Монголын гадаад бодлого, аюулгүй байдал хангалтаад л явж байна. Тэгэхээр энийг л үсэж байгаа. Аллийн болгон ингээл нэг өнгөнгөөрөө хуваагдаад аллийн болгон чи би дээрээ тулаад явах юм бэ. Эцсийн дүндээ бид нар өөрсдөө хохирдог. Эцсийн дүндээ Монгол дотроо талцалтай, хямралтай, дотооддоо зодонтой байх нь өөрсдөө ч хохирдог, өрөөл бус хөрш орнуудад ч гэсэн таатал байдлыг бий болгодог шүү дээ. Энийг ерөөсөө түүх өөрөө гэрчилж өгдөг. Анхнаасаа хамтарч эвсгээ нэгдээ гэсэн үйл санаатай орж ирээч гэж яриад байна шүү дээ. Тийм. Ерөөсөө үндэсний эвсэл бүр анхнаасаа л бодлого концепцэд тэгжил зарсан. Бидэнд бол үүд хаалга гэж байхгүй. Үндэсний эвсэл гэдэг бол одоо бидний хараад байгаа үндэсний эвсэл биш. Сонгуулийн дараах одоо ардын нам нь байна, ардсан нам байна, үндэсний эвсэл энэ бүгдийн үндэсний эвслийг яриад байна. Аминдаа миний зориг авах нь би нэг юм одоо тэр нэг улаантан секретнүүд чинь нэг учир начрыг олоод ингээд энэ улс орны төлөө нэг хамтраад ажиллая гэдэг нэг юм огтлцол нэг уулзалт эвлэрлийн нэг цэгийг л би үндэсний эвслээр хэлдэг байгаа нэгдэж явах. За тэрийг бодит байдлаар яаж хийж ийм гэхээр 126-гийн 78 нь мажтар тойрог дээр үндэсний эвсэл дандаа дутуу нэр дэвшүүлсэн. Хүн хүч хүрэхгүй дээ ердөөсөө биш. Яагаад хоосоо орон зай байна гэхээр энэ нэг улс орны төлөө нэг зүтгэгчий гэсэн нэг тийм нэг эрмүү сэтгэлтэй нэг бас цөөн боловч хүмүүс бас байж тээ чинь ирэхгүй ш нэг тусгаар улс байна даа чинь нэг хөгжлийн зүг харааг тогтоон ив ухаанаар зангидж он чанараар эхлэв үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж үндэснэрээ баяжи үндэсний эвсэл ингээд нэг нийтлэн уур амьсгалыг мэдрэгддэг шүү дээ. Тэрийг бас ажиглая. Эцсийн мөчөд ардын нам байна уу, ардсан нам байна уу, бие даагч байна уу? Гэхдээ эдрийг дэмжиж ажиллая л гэдэг ийм л улс төрийн ухамсар шүү дээ. За хамтраад эвсэд нэгдээд ажиллахад санаа тавьсан зорилго байх хэрэгтэй. Байлгүй байх уу? Нэгдүгээрт би бол ийм л зарчим тавь. Төрийн нэр барьсан. Улс төрийн нам, за ялангуяа ардын нам бүр дэндүү хүчрхэг болсон. Яг яаж хүчин тодорхойлогч 880 хууль түүнийг дагаж мөрдөх одоо хэдэн мянган журам энэ бүгд ерөөсөө хувийн хвшлийг бол асар их боомлж. Одоо ингээл нэг та бүхэн нэг хамтраад бизнес хийхэд зөвшөөрлийг авах гэж л хадгалаад дунджаар 12 сар зарцуул. Бүүн хүнд суртал бүгдийг эрх зүйн журмын зохицуулалтаар өөрсдөөс хамааралтай болгож байна. Болдог бол энэ нэг 880 хуулийг үндсэн хуулиа хэвээр нь авч үлдээд цоошин дээр эхлэмээр байгаа байхгүй. Өөр хоорондоо зөрчилдөө ингээд бизнес хувийн хвшлүүдийг боож боомсон. За нэгт энэ талтай. Хоёрт төрийн алба. Намайг нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн дэд сайд байхад төрийн алба 100 мянга байсан. Хүн амын тоо бараг 3 сая хүрж ирсэн. Гэтэл өнөөдөр төсвөөс цалин авж байгаа 300 мянган хүн байна. 3 дахин өссөн. Нэг жилийн улсын төсвийн бүрдүүлэлтийг 93% хувийн хвшил бүрдүүлдэг татвараар. Гэтэл түүний 80 орчим хувь нь зөвхөн тэднийг дижихэд яваад. Тэгээ эргээд нэг үлдчихэж байгаа нэг багахан мөнгөнд нь яаж энэ нийгмийн хөгжлийн бодлого дотроо задаргаатай боловсрол, эрүүл мэндийн нийгмийн хамгаалал энэ цалин тэтгэл тэтгэмж нэмэх. Эргээд нөгөө бизнесээ та өөрөө зам тээврийн сайд байсан. Хамгийн чухал улс орны стратеги юу гэхээр одоо хүний биеэр судасна гэдэг шиг л ерөөсөө дэд үтсэн. Энд хөрөнгө оруулалт их ямар ч боломж байхгүй. Тэгээ ийм нэг ийм өхмөл эдийн засаг нийгмийн тогтолцоо руу орчод байна шүү дээ.
Тэгээд өөрөөх нь нөгөө багш эмчнэр цагдаа онцгой байдлынх ингээд салин ингээд. Үгүй эн чинь нөгөө төрийн албанд улс төрийн намын гишүүнчлэл тэрний тоон нэмэгдэхээр ингээд төрийн албанд ингээд дангаачихсан. Энэ өөрөө байнгын ажиллагаатай сонгуул штаб болчихсон. 3 дугаарт юу гэхээр төрийн өмч. Эцсийн дүндээ төр гэж нэг эрхэм зүйлийн нэрийг барьсан цаана хэдэн ирэх барьж байгаа улс төрийн намын удирдлагууд л байх шүү дээ. Томилгоо яаж хийгдэг та бүхэн маш сайн мэднэ шүү дээ. Дандаа л нэг танилтал тохоо татсан хамгийн ихтгэлтэй өөрсдийнхөө нөхдүүдийг л тавьдаг үстэй. Тэгээ тэрүүгээр улс төрийнхөө 8-ыг хийж, тэрүүгээр ингээд нэг барьцаагаа хийж, тэрүүгээр мөнхийн сонгуульд ялах санхүүгийн их үүсвэрийг тогтмол байлгаж байдаг. Тэгээ энэ бүгдийг юусоо бүр юу байя? Бүр эрс өөрчлөё. Гэхдээ нийгэм эдийн засгийн ямар үзэл санаа тогтолцоон дээр бид суйрлах юм бэ? Тодорхой ярих юм бол коммунизмын чиг баримжаатай байх. Эсвэл социализмын чиг баримжаатай. Эсвэл капитализмын буюу одоо соёлын данцгийн анх одоо суурийн тавих гэж ирсэн үндэсний арчилсан үзэл барууны чиг баримжаатай явах юм. Үндэсний гэдэг чинь одоо ингээ геополитик нөхцөлөдүүдийг та бүхэн яриад байгаа. Монгол гэдэг нэг тийм хараа хайрцагны бодлого бидний нэг тийм нэг үнд зүйл төр өөрсдийнхөө онцлог суурилсан нэг үндэсний гэдэг юм бүр заавал байх хэрэгтэй байхгүй. Чамаг маш олон уралдаан тэмцээнд орж ирсэг би тэрний зан харагдаж санаад байдаг байх. мэдэн л дээ. Одоо ингээд машина босгоод тоос шороо тосмаас болцсон улуун аран та нарыг би харж ирсэн байхгүй. Тэгээ тэр чинь бас л манлал урдаа тавьчихсан зорилго баг уралдааны талбай дээр гарч чинь бүр олуулаа болчтой юм шиг байна тий. Олон улсын уралдаанд гарах нь бүр олуулаа тий. Эвслийн дарга номтой хоёр. Номт одоо тим гэдэг баха танайхан чинь. Номт инженеринг. Номт инженерингийн удирдагч номтой хоёрын ялгаа байна уу? Ялгаа байхгүй. Удирдах талаас баг байхгүй тий. Тэгээ тэнцээсэн чиний хүн чанарууд их гардаг байхгүй. Нөгөө эдгээ хайрлал, даарч хөргөл хамгийн эрсдэлтэй, хамгийн аюултай өөрөө л гүйж ордог шүү дээ. Тэгээ тэр ихтэй олон уралдаа тэмцэнтэй харууллаа да. Нэг удаа ингэдэг юм. За энийг ярил нэг өнгөрсөн болчиход гэхдээ бод төгшвэ. Ирхүүд олон улсын тэмцээн болоод чи их олоолаа явсан юм ааж. Манайхан бүгдээрээ сугалцсан намайг дуудаж. Тэгсэн за номтой. Ерөөсөө энэ тэмцээнд орох болиё гэдэг. Өглөө тэмцээн эхэлж байгаа шүү дээ. Яасан гэсэн. Оросын талын зохион байгуулж байгаа техникийн зөвлөлийнхэнтэй уулзлаа. Биднийг бол ерөөсөө ингэ нэг дээрлэгээд нэг доромжлоод юу гэж бодоод байдаг юм. Бас болиул яадаг. Бид өвгөө гэсэн. Тийм байхгүй. Харин тэр тусмаа бид нэгдсэн зохион байгуулалттайгаар бие биендээ дэм болж яг нэг баг ажиллагаагаар бид нар ялах хэрэгтэй. Толгой нь жичээний баг авсан. Оросууд биш. Одоо нэгт жичээний баг ороод тэгээд 2-оос 11 хүртэл дандаа монголчууд. Тэгээд 12-оос хойш 31 хүртэл дандаа оросууд. За тэр яадгүй вэхээр нэг аюултай стейж байсан. Ёостой бүр огцсон амар өндөр хадвар. Тийшээ авирж гараад буцаа тэр хаднаасаа буух. Тэгээ би нэг техник юм гараад атг дээр очиж үйлчлэхээр ороод ирсэн. Манайхан бүгдээр камуфляж сууч яац юу хийгээд байгаа юм бэ? Одоо ийшээ болио энэ бол өстой осолдож өстой өгөх юм байна. Ямар мангар юм байсан бэ? Оросууд нь гарч чадчихсан. Нэг машин онголцсон. Тэгэл манайх ерөөсө зүрх нөхцсөн. За энэ нэстэ аюултай болио ерөөсө. Тэр чинь шууд фейлдэх гэдэг байгаа байхгүй юу? Ороод нэг гараан дээрээс нь дуугаа хөдөлгөнгүүд 20 оноо авдаг. Бүтэн дуусах юм бол 100 оноо. За тийм байхгүй. Аль та нар харж би гараад үзүүлээд. Тэгээ гараад тэр стейжийг би онголдохгүйгээр давтсан. Оросууд нь шоконд орсон. Тэр чичээний дөрүүлдэг баг тэрийг чадаагүй байхгүй. Тэгэнгүүт яа манайх өстө бүгдээрээ омгшол. Зарим нь бас шарлахж байгаа шүү дээ. Номч чадсан юм чи бид яагаад чаддгүй.
тамгаа шийцгээд бүгд машин дөгөөлсөн. Би тэрийг хараад би баярлсан. Тэгэхээр нөгөө талд ямар дүгнэлт ирсэн бэхээр бас эрсдэлтэй ч гэсэн үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй юм байна да. Үндэсний эвслээс нэр дэвшиж байгаа баг хамт олондоо энэ түүхийг заавал ярьчих. Сонгуулийн бичлэгийг тавьчих тэгээ сонсон. Сонгуулийн үр дүнгээр тэр амжилтад автах хэрэгтэй байхгүй. Одоо ингээд хэдийгээр амьдралд энэ сонгуулийн үйл явцад бэрхшээл юу маш их байгааш. Би хөндлөнгөөс хараалга. Шүүл ингээд цөмлөл яваад байгаа байхгүй. Түрүүн та нэр дэвшилтээс хасагтаа одоо шүүхийн маргаа үүсээд байгаа болон тэргүүтээ манай хэдэн нөхдүүдийг ярьж байна. Өчигдөр орой би уулзсан. Наа чи нэгэнт ингээд улс төрийн замаар заваараа явчлаа. Хууль зүйн талаасаа би мэргэжлийн тусцсан аваад би өөрөө шүүх хуралд орё. Би орон нутгаар явах хөтөлбөрт өөрчлөлт мэдээж орж таарах байх. Ямар тач тэр шүүх хурал дээр нэг л багаа толгойлж байгаа юм чинь ямар ч хүнд хэцүү нөхцөлд нь очих хэрэгтэй шүү дээ. Хаян гэж юу байна. Би энэ өнгөрсөн 12 жилээр улс төрд өнгөрүүлсэн сайнтай муутай бүхий л цаг хугацаанд надад нэг том боломж олгоч. Миний араас улс төрд орж иж байгаа залуучууд алдахгүй байх. Чиний туусыг битгий туулаасаа. Тий. Асар том ялгаа үүсгэнэ. Манай өвнөр байхгүй. Бүгж оронгор явсан. За, номтой шин лам сүрэн. Миний өвгөлдөө. Энэ хүн бас л минь төмөр замаар Москва дуудагдаад явсан. Маршал Чойберсонгийн үед ерөнхий сайдын орлогч гадаад иргэн сайд байсан. Энтэй холбоотой нүүбэл одоо Монголыг исвсэн үжил энэ шүү дээ. Эсгэн тодорхой болонгууд Цэдэн Балдарга урдуур нь орж л бүх улс төрийн нэр хүндийг л авсан. Дээрээс нь 56 оны 3 сарын 28-нд л бид нар чинь нэг 1000 км үргэлжлэх 40-с 60 км-ийн өргөнтэй газар нутгаа Оросд бэлгэлсэн шүү дээ. Одоо Цэдэн Балдарга төрлөх нутаг давс дуулаа гэдэг лөө. Ганц уул өрдөөсөө биш. Энийн эсрэг хатуу зогсчихсон. Тэгээд өөрийнх нь залгамжаалаа бэлтжсэн авар задва дараа нь гадаад иргэн сайд бас Моолот өгж нөхөр Оросын гадаад иргэн сайд байсан. Тэгээд цөллөгөнд Монголд элчин сайдаар ирсэн. Сталин үхээд дараагийн үе гарахтаа Моолотыг буулгаж Монгол руу явуулж ирсэн. Эргээл нэг Оростой нэр хүнд олох гэсэн л нэг орлого юм уу да. Тэгэл авар задваг тэр газар нутгаа өгөхгүй гэснийхэн төлөө өглөө сайд байсан хүн өдөр нь соотхурд жолооч шиг л явсан шүү дээ. Тэ. Яг сая ярьсан түүхүүл харин миний өвгөн тухайн нэг юм ном байдгийг. Тэгэл айхтар одоо тэр үед Оросын элчин маршалд их матдаг байсан юм бэл. Энэ танаа энэ орлогч ерөнхийсэд гадаад иргэн сайд чинь айхтар үндэсгүй үзэлтэй нэг нөхөр байна. Наатаха ажиллаас нь авчаа гэл. Яадгүй хэр одоо өнөөдрийн удирдлага ихтэй биш тэр чинь дээр үчин намын төвөр байсан биз дээ. Тэнд юм шүн оройн цагаар залуучуудыг цуглуулж үндэсхийг үзлийн талаар ярьдаг. Монголын үүх түүхийг ярьдаг. Ер нь үүх түүх өв соёлоо мэдхгүй хүн эх орноо хайрлаж чаддгүй маа гэл. Бээжингээс ирсэн ногоон хайрцгийг ломсроо нээж үзээрээ. Тусгаар тогтнолынхаа үндсэнийг төдийлөн сайн ойлгоогүй
хүнд төрийн жолоогоо харийн захиалгаар атгуулах болсондоо би асрыг харамсаж байна. Маршал Чойбсонгийн үг энэ эрхэмт хэлсэн үг. Өөрөөр хэлбэл Чойбсонгийн өөрийнхөө дараа номтой ширэн ламсрын бэлтжил байсан. Ингээ бүх түүхэн нотлогд. За манай ээжийн талын манай ээж юу одоо өвөө намд орж та сайн байна. Одоо орчин цагийн Монголын Индиана Джонс л юм да. Намд оржоор яадаг юм бэ? Намд орж намаар яадаг юм бэ гэж хэлээл 3 жил яалаа. Монголын одоо анхны сэхэт. За миний өвөө тамж юм ба. 17 наснда улс төрийн эсэргүү гэж 10 жил гямданд хоригдсон. Тэгээ 2 жил хоригдсаныхаа дараа юм удаа тухайн үед Маршал Чойбсон руу загтлагдсан байт. Бид улс төрийн эсэргүү биш ээ. Бидний үеийн залуучууд улс орныхоо ирээдүйд санаа зовж үзэл бодлоо хуваалцсан үнэ. Тэрний хадлуу яхаараа яал авдаг юм бэ? Тэгээ тэр захиан явж даазуулж юм одоо Маршал Чойбсонгийн гарт очиод ийм мэдлэгтэй боловсролтой залуучуудаа бид нар охиож болохгүй. Даруй шоронгоос гарга. Ерөөгийн 5 залуу. Тэрний нэг нь манай Бэмба өвөө. Тийм бай. Юу сүртэй ингээд тавьчихдаг юм бэ? Шохоо гэсэн. Ийм Монгол энэ сайхан үүлэмжийг жоохон санаас авчлаа. монголчууд би санаа зовж явах тийм. Тийм учраас нөгөө камер хаасны дараа чи энийг ярьсан. Гэрэн би өөр албаар хүчээр камер нээлгүүлж ингэж албаар тусгаж байгаа юм аа. Тэгээ номтой хоёр бол хэзээс зогсохгүй хүн гэдгийг бол энэ өвөөнөрийн түүх бас хэлээд байгаа. Зүгээр нэг болчоо шиг би хэлэх гээд нэг үз бодсон. Хэлж чадахгүй юм. Яг болж харагдаач. Цаач гэдэг шиг тий. Миний хэлэх гээд байгаа юм л да хэлчихлээ. Тэгч нэг эх орноос урахгүй хахаас үүш.